Монгол Улсын ирээдүйн эзэд хүүхэд багчуудыг хамгаалах тэдний оролцоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор монголчуудаа хөтөлбөр 7 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. 2025 оны санхүүгийн жилд нийгэмдээ хариуцлагатай 30 гаруй хувийн хвшлийн байгууллагууд болон бидэнд үргэлж итгэл хүлээлгдэг 840 гаруй ивент идэвчдийн дэмжлэгтэйгээр нийт 1300 гаруй хүүхэд ивент дэх хөтөлбөрт хамрагдан хөгжих боломжоор хангагдаж аливаа эрсдлээс хамгаалагдаж чадсан байна. Сурагчдын өдөр тутмын технологийн хичээлүүд бол маш үр дүнтэй зохион байгуулагдаж ирсэн. Хүүхдүүд баялаг машин, токрын машин гэх зүйлүүдтэй бол ажиллаж өдөр тутам хэрэглэгдэх зүйлсүүдээ бол хийж ингээд сурч байгаа. Манай клуб маань өмнө жил үе тэнгийн дээрлэхтийн талаар судалгааны ажил хийгээд түүнийхээ үр дүнд найз бай гэсэн аян өрнүүлж багш сурагч болон бусад найзуудаа үе тэнгийн дээрлэхтийн талаар тайлбарлаж өгсөн. Би болон манай бусад клубын хүүхдүүд маань энэ судлаач клубуд явснараа маш олон давуу талыг өөртөө эзэмшүүлж чадсан. Миний хувьд бол бусдаа нээлттэй ярилцах, өөрийгөө бусдад илэрхийлэх, олон хүний ингээд иргэд гараад өөртөө итгэлтэй ярих зүйлсийг ингээд сурч авсан. Хөтөлбөр хүүхдүүдийнхээ суурь боловсролд онцгой анхаарал хандуулан сургуульд бэлэн өсөх аялал аяныг өрнүүлэн нийт 49.4 сая төгрөгийн хандив цуглуулснаар 30 багшийг бэлтгэн өсөх аяллын 18 клубыг хичээллүүллээ. Ингэснээр 270 хүүхэд унших, бичих, уншиж ойлгосноо ярих чадвараа 20%-аар нэмэгдүүлж чадлаа. Хэдлийн нөгөө тоглоомоос урдаг хичээлдээ орох уу? Тэр маш сонирхолтой хичээл шүү. Тэр сурсаар аваад уншиж чадмын сайн болсон шүү. Өсөх аялал аян маань маань сургууль дээр 2025 оны 12 сараас явагдаж байгаа. Хэрэглэтгүүн дандаа нөгөө хүүхдийн сонирхлыг татхуйц байдаг учраас хүүхдүүд их үр дүнтэй байдаг. Жишээлбэл тоглоомын аргаар хүүхдүүдэд одоо тоод цифр нөдлүүлэх ч юм уу, үеийн өнгөөр ялгасан тийм номнууд ирдэг. Тэрийгээ зөвхөн ашиглаад нөгөө танхимын сургалтаас арай өөр аргачлаар тоглоомын арга төлөвлөгөө явуулдаг учраас хүүхдүүд маань илүү сонирхолтой, илүү их ахиц үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа. Монголчуудаа хөтөлбөрт 100 хүүхэд хамрагддаг. Хүүхдүүдийнхаа хөгжлийн төлөө манай хороо дэлхийн зөнтэйгөө хамтраад хүүхд хөгжлийн өрөөтэй болсон. Тэр өрөөндөө хүүхдүүдэд тоглуулах, дугуйлан хичээллүүлэх, давтлага өгөх, тэгээ улиралд 2 удаа хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд дэлхийн зөнгийн зохион байгуулж байгаа хөтөлбөрийг танилцуулж гэрээр нь альчилдаг. Би дэлхийн зөнгөөс зохион байгуулсан оёдол эсгүүрийн сургалтанд суугаад тоног төхөөрөмжийн дэмжлэг авснараа өрхийн орлого нэмэгдсэн. Би оёдлоо хийгээд орлогоороо чуумганы машин худалдаж авсан. Мөн хөтөлбөрийн хүрээнд 360 гаруй эцэг их асран хамгаалагчид хүүхд хүмүүжлийн эерэг арга болон гэр бүлийн баяр хөөр сургалтуудад хамрагдаж эерэг хүмүүжил, харилцааны арга зүйг өдөр тутмын амьдралдаа ашигладаг болсноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь улам сайжирчээ. Аудио сургалтанд суугаад сургалтнаас олж авч мэдсэн зүйлээ гэр бүлтэй зарцуулж аав хүний үүрэг оройл үр хөвгтөд зарцуулах цаг зав гэж зөндөө юм сурч авлаа. Түүнээс гадна хүүхэд бүрийг эрүүл дулаан үйлжүүлэх зорилготой дулаан үйлчийн ээлжит аянд маань нийт 41.2 сая төгрөгийн хандив цугларч 650 гаруй хүүхдүүд шимт хичээлтэй хүнсний багц дулаан хувцас хүлээн авч өнтөө сайхан өвлжиж чаджээ. 2025 оны туршид бидэнтэй хамт байж энэ бүх амжилтын ард зогсож өгсөн хүүхдэд хайртай ивент идэвхжнээс баярлалаа.